За та бүхэнд энэ сайхан бүтэн сая өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ маш гоё мүлжүүртэй сэдвээр ярилцсан. Крипто зах зээл Монголд улсаас интернетээр мөнгө олох сонирхолтой хүмүүст бол маш хамаатай сэдв. Ягаад гэвэл мөнгө олох маш дүт зам учраас тэгтээ эрсдэлтэй мэдээж. За тэгэхээр крипто зах зээлд юу болсон бэ гэхээр хормозын хоолойны асуудлаас болоод их хэмжээний мөнгөтэй хүмүүс биткойноос өөрсдийнхөө хөрөнгийг илүү найдвартай зүйл рүү чиглүүлсэн байгаа. Ингэснээр ерөнхийдөө биткойноос мөнгө гадагшилсан. За 84,000-аас биткойны үн доошогоо огцомж эхэлсэн шалтгаан энэ. За 84,000-аас доошогоо ингээд унангууд ерөнхийдөө нэг үхрийн ивэр дөргөхөөр нөгөө 1000 үхрийн ивэр дөргөнө гэдэг Монгол үг гэдэг. Тэр чинь энэ дээр биелэлээ болоод биткойны үн ингээд доошлоод ирэнгүүт яах нь улам цаашаа унах юм байна гэсэн айдас олон нийтийг автуулаад за тэгээд ерөнхийдөө бол биткойн хүмүүс ташраараа өөртөө биткойноо зарж эхэлсэн гэсэн үг. За тэгээд энэ аимшигтай огцом мөнөлт явсаар 59,000 таар зогссон. Яагаад вэ гэхээр одоо 84,000 хавцаа их хэмжээний биткойноо заасан хүмүүс чинь 59,000 таар худалдаж авсан. Миний бодлоор. Яагаад вэ гэхээр 59,000 бол ерөнхийдөө бол хангалттай хямдарсан гэж үзсэн баг. Худалдаж авсан хүмүүс нь. За тэгээд 59,000 төр хангалттай хямдарсан гэдэг хүмүүс худалдаж аваад ингээд худалдаа болтод ороод эхэлж байгаа. За тэгэнгүүт ерөнхийдөө бол огцом бол зогсоод sideways төлөв рүү орсон. Sideways гэдэг нь огцом өсөхгүй, огцом унахчгүй. За тэгээд одоо та нарт би нэг тийм айхтар крипто арилж юм мэрэгчлэн биш. Тэгтээ зүгээр хувийнхаа зүгээс өөрийнхөө таамгийг дэвшүүлээ. За энэ ч маш чухал юм анзаарч байгаа. Юриусын кандлын хөдөлгөөний дундаж ма юриус энэ Чернелийн ягаан шугам ингээд доошлсоор л байна. Ердөөсөө энэ Чернелийн ягаан шугамаас бүх юм шалтгаална. За ингээд Чернелийн ягаан шугам доошлсоор байгаад одоогийн биткойн үн дээр тулж ирнэ мэдээж. Миний бодлоор л нэг 48-аас 72 цагийн дотор одоогийн үн энэ Чернелийн ягаан шугамтай тулах байх. Яг гэвэл Чернелийн ягаан шугам л ингээд доошлсоор л байх болно. За тэгээд биткойн яг одоогийн үнэ нь Чернелийн ягаан шугамыг сэтлээд Чернелийн ягаан шугамын дээдлэлтний шинэ кандл үүсэх юм бол яг огцом өсөлт тэндээс эхэлнэ гэсэн таамагтай байна. Хэрвээ Чернелийн ягаан шугамыг давж чадахгүй байх юм бол огцом уналт нь дахиад үргэлжлэнэ. Одоо ингээд sideways төлөвтэй байж байгаа дахиад доош унана гэсэн үг. Хэрвээ энэ Чернелийн ягаан шугамаа сэтэлж чадахгүй байх юм бол. За тэгээд энэ жижигхэн зүйлээс ерөөдөө крипто зах зээл тэр чигээрээ хувь заяа шийдэгдэх гэдэг байна. Ягаад гэвэл биткойн чи ерөөдөө хамгийн том coin. Одоо биткойны altkойнууд бол дагж байгаа. Одоо та жишээ үзүүлье. За одоо чинь хэдүүлээ энэ чинь ингээд LTC-гээ таах юм бол LTC-гийн чарт нь яг л биткойны чарттай адилхан биткойныг яаж муухай таах бол та нар чинь сарж байна. Тэгэхээр LTC-тэй адилхан өөр өчнөө altkойнууд байгаа. Бүгдээрээ яг одоо биткойныг ингээд дагж байна. Хэрвээ биткойн ингээд ма юрисөө давж чадахгүй доошоо ингээд огсом бол дахиад үргэлжлэх юм бол эдгээр койнууд нь бас л яг адилхан биткойноо дагаад унана. Ингэснээр крипто зах зээлийн дилинг койнууд унана. Ингэснээр ерөнхийдөө бол миний бодлоор биткойны крипто зах зээлийн түүхэнд байгаагүй аимшигтай уналт болно. Хэрвээ биткойн Чернелийн ягаан шугамаа давж чадахгүй 60,000-аас доош унах юм бол. Тэгээд би танарт хэлсэн би бол крипто арилж яаны мэрэгчлэн биш. Надтай мэтгэлцмээр байвал энэ бичлэгийн комент хэсэг дээр өөрсдийнхөө бодлыг бичнэ үз. За тэгээд харамсалтай үйл явдал яг намайг олон жилийн ажлынхаа үр шимийг хүртэж энэ үед тохиож байгаа нь үнэхээр харамсалтай. Би программер хүн намайг онцлох хамгийн шилдэг зүйлийг номер 1 зүйлийг хэлээ гэх юм бол би программер гэж хэлнэ. Би Дүрдэл community hub гэдэг энэ крипто арилжааны хэрэгслийг бол хийсэн байгаа. За энэ миний Telegram-ын миний аппликейшн дээр та нар Binance дээр одоо бүхий л крипто койнууд дээр тест мөнгөөр арилжаа хийгээд эрсдэлгүй арга замаар Binance арилжааг туршиж үзэж болно. Тэрнээс гадна хамгийн чухал нь дөнгөж сая би өөрийнхөө крипто арилжааны хиймэл оюуханыг
хэрэглээний төвшөнд хүртэл хөгжүүлж чадсан байгаа. Одоо та нар энэ харж байна, энэ хиймэл оюухантай бол би чөлөөтэй крипто арилжааны сэдвэр бол чат бичих боломжтой болсон. За крипто зах зээлийн хувь заяаг шийдэх маш чухал асуултыг одоо хэдүүлээ тавьцгаая. Bitcoin MA99 moving average 99 шугамаа давж дээр нь гарч чадах юм уу чадахгүй юм гэж асуусан байна. За тэгэнгүүтээ миний эсийн хиймэл оюухан магадлал бол өндөр гэж хариулсан байна. За та нэггээд унших юм бол ерөөхдөө бол миний таамаг зөв байна гэдгийг бол хэлж байна. За тэгэхээр миний бодлоор MA99 энэ Ширнэлийн ягаан шугамын дээдлэлт нь шинэ candle үүсгэхийн хувьд бол үүснэ. Одоо 3 өдрийн хугацаанд. За тэгээд миний таамагласнаар огцом өсөлт их эдгийн хувьд бол эхлэн. Гэхдээ энэ дэр нэг айх юм байгаа. Огцом өсөлт эхлээд 68 одоо жишээ нь энэ огцом өсөлт нь ингээд эхлээд өсөж явж байгаа 68 мянга дээр очиод доошо огцом унчих магадлалтай. За шинээр арилжээж эхэлж байгаа хүмүүс ийм юм дээр л амар их мөнгө шатаад. Яг тэгэхээр шинээр арилжээж эхэлж байгаа хүмүүс хэзээ арилжаанд ордог вэ гэхээр ямар нэг coin яг өсөж байгаа үед нь арилжаанд ордог байхгүй. Өндөрт гарцсан coin чинь илүү хүчтэй ундаг байхгүй. Одоо жишээ нь 68 мянга дээр ингээд очичлоо гэж бодоход 68 мянгаас доошогоо 63 мянга руу унах юм бол $1000 биткойн худалдаад авсан хүн чинь 200-аас 300 Америк доллар шатна. Салхинд мөнгө нь хийсэн байхгүй болно. Яг ийм юм дээр шинээр арилжээж эхэлж байгаа хүмүүс бадартай. Тэгэхээр миний хувийн бодлоор бол яг одоо ийм өндөр эрсдэлтэй үед крипто койны арилжаанд ороод хэрэггүй. Миний алгоритмээр ажилладаг крипто арилжааны бот энэ крипто зах зээлийн маш том уналт эхлэхээс өмнө бага хэмжээний скальпинг хийгээд ашиг олж ирснийг та нар энэ чинь сарж байна. Нийт 25 coin дээр арилжаа байсан. Эдгээр 25 coin-ы 23 coin дээр нь арилж байгаа ашигтайгаар хаасан байгаа. Одоо жишээ нь Huma гэдэг coin дээр 4 удаа арилжаа хийгээд нийт 4.2 USDT-г ашиг олсон байна. Ерөнхийдөө бол win rate нь бол маш өндөр явж байсан. За тэгээд нөгөө бүх зах зээлийг хамарсан уналт бодоод ирэнгүүт тэр уналттай цуг доошо живжиж байгаа. LTC, Doge, PNC, ADA, TRX энэ 5 coin яг нөгөө крипто арилжааныхаа индикатороор бол өсөх магадлалтай байсан байхгүй. Тэгсэн чи эдгээр 5 алт coin нь биткойн унаад ирэнгүүт гэмт биткойноо дагаад унаад эхэлсэн. Энийг болохоор нөгөө алгоритмаар ажилладаг бот чи өөрчилж харж чадахгүй байхгүй. За тэгээд биткойныг дагж байгаа энэ 5 coin-ыг худалдаж аваад балраад тэгэнгүүтээ яах нь биткойн нөгөө 59 мянга дээр гароол дээр байх үед миний нийт алдагдал бол 200 Америк доллартай байсан. Тэр нь тэр үед би сэтгэл хөдлөлтөд автаад айцтай автаад өөртөө байгаа бүх койноо зарсан бол $200 шатах байсан. Тэгээд хүлээснээр би яг юу хочж байгаа юм бэ гэхээр одоо 200 Америк долларын алдагдал нь 122 болсон байна. Ерөнхийдөө бол миний алдагдал 88 Америк доллар багассан байна. Уг 78 Америк доллар. Тэгэхээр ерөнхийдөө бол ягаад би хүлээх шийдсэн бэ гэхээр энэ 5 coin тавла биткойныг дагж байгаа. Тэгээд биткойн хэрэг эргээд өсөх юм бол энэ 5 coin яг биткойныг эргээд дагаад өсөх байх гэсэн таамагтайгаар хүлээх шийдвэр гаргасан байхгүй. За миний бодлоор одоо хэзээ крипто зах зээл хэмийн байдалтай орсон гэж үзэв. Миний бодлоор биткойн эргээд өсөөд 70 мянган дээр sideways төлөвт орох юм бол зөвхөн тэр тохиолдолд би крипто зах зээл эргээд хэвэндээ орсон гэсэн дүгнэлтийг хийн. Ердөөсөө 70 мянган дээр гарах хэрэгтэй байна биткойн. Тэгээд 70 мянган дээр гараад үнэн тогтох хэрэгтэй байна хамгийн гол. Тэр тохиолдолд би крипто зах зээл эргээд хэвэндээ орсон гэж үзнэ. Одоо бүхий л койнууд баг биткойныг дагж байна. Бараг их койнууд биткойныг дагж байна. Тийм учраас та нар биткойноор дамжуулаад крипто зах зээлийг бүхэлд нь толдож болохоор нөхцөл байдал үүссэн байгаа байхгүй.
За тэгээд би бол крипто зах зээлийн мэрэгжлийн шинжээч биш. Тэгэхээр зарим нэг зүйлийг буруу хэлсэн байх магадлалтай, шүүлтүүртэй үтсэн гэж найдаж байна. Тэгээд надтай мэтгэлцгийг хүсэх юм бол комент хэсгээр та нар өөрсдийнхөө бодлыг илэрхийлнэ үз. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Peace.